Тэгвэл 47 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиол үндэсний бичгийн багш Цэнгүмаа мэргэжлээрээ 4 дахь жилдээ ажиллаж байна. Харин сүүлийн 2 жилд нь 47 дугаар сургуульд багшилж байна. Тэрээр хүүхдүүдтэй найз нь мэд харилцаж тэднийг ойлгодог учраас сурагчдын хамгийн хайртай багш нарын нэг болжээ. Цэнгүмаа багш сурагчдаас хамгийн олон буюу нийт 100 гаруй захидал авсан юм. Тэрээр анх монгол хэлний багшгээ багш болохыг хүсэж энэ мэргэжлийг сонгож байжээ. Таны минь энэ шаргуу зан хичээнгүй байдал бүр чинь бидний сэтгэл тодор оршин тогтносоор байгаа гэдгийг хэлэхэд тун таатай байна. Танд мянган үгээр ч хэлж баршгүй тийм л их баярлж явдаг шүү. 7 ангийн сурагч анх юм гэсэн ийм захидал байна. Үнэхээр баярлж байна. Бүр үгээр хэлж чадахгүй байна. Бүр маш их баярлалаа хүүхдүүдээ. Та нарыг үргэлж дэмжиж, ард чинь туулж түшиж мөрөөдөлтөд хүрэх чинь заавал туслах болно. Хичээл гоё заадаг гэдэг ер нь гоё багш. Яасан ч гэсэн бид нарыг аргадах гэж үздэг амар сайхан сэтгэлтэй багш. Хүмүүд ер нь нэх баярлалаа. Одоо л нэг баярлж байгаа цагтанд л баярлалаа мөгөөл. Амар хөөрхөн ааштай. Ах энэ ангид орж ирээд амар инээгээд бидэртээ амар гоё мэдлээд яг бид нар шиг ингээд яг найз шиг надад санагдсан. Хичээлээ зүгээр ойлгодог байсан. Гэтэ Цэнгүмаа багш орж ирээд арай өөрөөр заагаад тэгээ бүр их дуртай болчихсон. Эхлэн би Цэнгүмаа багш тусалцаагаар олимпиадад орж исэн. Тэгээд эхлээд сургуулиасаа нэгт ороод тэгээ дараа нь дүүрэгт харсан. Багшиг бол 9 сарын 1-нд анх орж ирэл амар хөрхөн багш энэ гэж харсан. Тэгэл хичээлээ заангууд нь бүр ингээд амар сайхан аштай болохоор нь бүр л илүү сайхан санагдсан. Яаж хүүхдүүдтэй харьцах вэ гэд амар боддог багш гэж би боддог. Багш мэргэжлийн хамгийн сайхан нь хүүхдүүдийн гэгээлэг ертөнцөөр аялах, багшаа хэмээн дуудуулах гэж Цэнгүмаа багш ярьсан юм а. Тиймээс ч тэрээр багш мэргэжлийг хүүхдүүдийн ирээдүг бүтээх хөтөч хэмээн тодтогсон юм. Мөн хүүхдүүдтэй яаж хичээлээ сонирхолтой байдлаар заах уу, хичээлдээ дурлуулах уу гэж бодож хичээлээ бэлддэг байна. Ингэж бэлдээд шүн нойргүй хонсон ч ядардаггүй гэсэн юм а. Хүүхдийн гэгээлэг ертөнцийг цаашаа ирээдүг нь заалж засч явах учраас тэднийг ойлгоод өөрийнхөө багшийн төвшнөөс биш өөрийнх нь доод сурагчийн төвшөнд очиод харьцуул илүү гоё байдаг. За тэгээд багш мэргэжил гэдэг бол хүнээр хүн хийдэг учраас за яах вэ гэж бодож байгаа бол багшийн мэргэжлийг сонгох хэрэггүй. Үнэхээр би хүүхдээр хүнээр хүн хийгээд цаашаа ирээдүгөө бүтээнэ гэж бодож байгаа хүмүүст багшаалаасаа гэж үздэг. Цэнгүмаа багш өдөр бүр мэргэжлээрээ бахархдаг. Тэр дундаа багш нарын баяраар хамгийн их бахархдаг. Тэрээр даасан ангигүй ч хичээл ордог ангийнх нь анги даасан багшаасаа дутхгүй ханддаг. Мөн төрсөн өдрөөр нь торт бариад өгтөхөд хамгийн их баярлаж нулимс туслуулж байжээ.